Энэ бүгд эрүүл байх тухай. Хувийн ариун цэвэр. Хэрэв бид хувийн ариун цэврийг сайдэр сахиж чадвал өвчин тусахгүй, эрүүл саруул байхад нин тустай. Хэрвээ бохор гараа угаалгүй хоолоо идэх, гараа ам хамартаа хүргэх юм бол хэдэн мянган нэм бактери амаар дамжин биед орж маш олон төрлийн өвчин үүсгэнэ. Тиймээс гадаа тоглосны дараа, бие зассны дараа, хоол идэхийн өмнө болон дараа нь гараа заавал угаах ёстой. Гэхдээ гараа хөөсөртөл савандаж зөв дарааллаар нь угаана. Хэрвээ шүд амаа тогтмол цэвэрлэж сурахгүй бол хоолны үлдэгдэл дээр нэм бактери цугларч шүдийг хорхойтуулж өвдгөөд зогсохгүй. Бусад өвчний их үүсвэр болох аюултай. Тиймээс сойц хоёртой нөхөрлөж шүд мөн амаа өглөө бас орой бүр угаах хэрэгтэй шүү. Тогтмол усанд орж биеэ савандаж угааж байгаарай. Бас дандаа угааж эндүүдсэн цэвэр хувцас өмсгөд биед хичнээн таатай гоё байдаг гэж. Дээрээс нь хичээлээ хийсний дараа бас тоглож дуусаад бүх зүйлсийг хурааж цэгцлээд өрөөгөө цэвэрлэж агаар салхи оруулж сураарай. Эрүүл байхын тулд энэ бүхэн бол чиний хийж чадах зүйлс юм шүү. Эрүүл мэндийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр бүтэв.